За эхэлсэн. Ярэрэ. За сайн байцгаана уу? Герман улсын Карлсруhe хотоос мэдчилж байна. Хоёр дахь подкастаараа уулзах гэж байгаа даа. Ер нь бол маш баяртай байна. За өнөөдөр юуны талаар ярилцсан гинэ? За өнөөдөр болохоор зэрэг өмнөх подкастн дээр та яг одоо өөрийнхөө бакалаврын сургалттай холбогдлолтой яг тулгарсан асуудлуудтайгаа жоохон холбогдлолтой юмнууд ярьсан шүү дээ. Тэгээд яг энэ талаар ярих юм бол ер нь 80 болно. Тийм болохоор ер нь бараг дараагийнхаа подкастн дээр тусдаа бичлэг болгож оруулах уу энэ төргээд санал асуулга авсан шүү дээ. Тэгээ тэрийг бол дэмжсэн нэг хүн бол байгаа. Тэгээ тэр талаар ч ярихыг гэсэн би бол ерөнхийдөө дэмжиж байгаа. Тэгтээ яг шууд асуудал руугаа ороо явчих нь зөв үгүй юу гэж жоох асуугаад байгаа байхгүй юу? За яагаад? Яагаад гэхлээр одоо яг бид хэд чинь бичлэгээ хийгээгүй нэг 3 жил гарангийн хугацаа болсон гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас яг хоёлынгийн хувьд ч гэсэн энэ тэнд явж хахад нэг мерсэр бас бид хэдийн бичлэгийг үзэж байгаад Германд ирсэн ч гэдэг юм уу бас хүмүүстэй хийгээд таарсан шүү дээ тий. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө яг тухайн үед бичлэг хийгээд ингэдэг байхад бид хэдийн бичлэгийг үзээд одоо нэг жоохон инспирэшн авах ч юм уу тий. Эсвэл нэг жоохон мэдээлэл аваад тэгээд тэр нь ингээд нэг яг Герман явахад нэг тодорхой хэмжээгээр тусалсан хүмүүс байгаад одоо тэднэр маань аль хэдийн бид хэдийн бичлэгийг үзэх юм шаардлага болсон байж болно шүү дээ. Тий. Яг ирээд өөртөө уучраа олоо явчихж байгаа. Тий. Тэгэхээр яг одоо яг үзэж байгаа хүмүүс зарим нь бол бүр ерөөсөө бид хэдийн бичлэгийг үзэж байгаа. Одоо бол угаасаа бид нэр хоёлаа бол дахиад шинээр эхэлж байгаа байхгүй тийм учраас сэдвүүдэд дахиж зарим сэдвүүдийг нөхөж шинчилж ярил гэдэг юм биш тийм. Тийм, шинчилж ярихаас гадна дээрэс нь энэ удаагийн подкастаа болохоор одоо миний санаагаар бол нэг жоохон тийм өнгөрсөн цаг хугацаагаар аялж байгаа маягаар хийгээд тэгээд яг өмнө нь яг Монголд байдаг байхдаа Герман явъя гэд шийдвэр гаргаж яхад ер нь ямар шүү байсан бэ гэдэг ч юм уу. Тийм зүйлээр ярих гэж бодож байна. За хоёлаа одоо яг хамгийн анх Монголд байсан үе рүүгээ эргээд буцъя заяа. За окей. Одоо оюун санааны шууд салхиных нь өнөрч. Шууд жавхлаа ах бодогд. За орсоо. За хамгийн анх заяа. Ер нь яг Герман явъя гэд шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тий. Тэр үед ер нь танд яг хэр амархан байсан бэ? Эсвэл хэр хэцүү байсан бэ? Аль нь хоёлаа л байсан юм шүү дээ. Нэг талаасаа хэцүү санагдсан, нэг талаасаа гоё санагдсан. Гоё санагдсан гэдэг нь яагаад гэвэл одоо ер нь бол тэгэл хил даваал онгоцоор нисэл ер нь Монголоос хил давлал бол би өөрөө шууд баяччлаа л гэж бодсон шүү дээ. Яагаад гэвэл тий ерөөсө бүх юм шинээр эхлэн алаад өгөн тий. Одоо Германд гэдэг чинь одоо хөгжлөөрөө Европтоо тэргүүлж байгаа тий. Эдийн засгийнх нь бараг төв шахуу гээл тий. 9 жорын юм бодогдож байгаа шүү дээ. Гонхтой санагдсан нь юу гэхээр яг хөө энд одоо Монголд бүтээсэн бүх юмаа тий орхиод яг бүх юмыг шинээр дахиж эхлэнэ гэхээр бас их тийм уягдсан юм уу? Тий одоо юу гэдгийг ажил дээрээ байр суурь олчихсан байж байгаа л тий. Тэгснэ дахиад Герман явахын тулд дахиад шинэ хэл сурах хэрэгтэй болоод тэгж мэгэл тэгэл гэр орон юунуудаа орхиол тий найз нөхөд хамаатан саднаа орхиол ирэх гэж юм уу. Тэгээд ирэхээр бас жоохон араас ингээ уяатай. Тэгж санагдчихсан. Гоё. Гэхдээ миний бодлоор л эргээ ботход гоё санагдсан их байсан баха. Илүү тийм дэврүү. Ерөөсөө зорилгоо очивол тав ингээл зүгээр тий. Хараагаал бүх юмдаа хөрчих юм шиг тий. Айгүй тэгжил санагдчихсан. За тэгвэл яг санснаар ч байж чадсан уу? За эхний би л тэгж хэлнэ. Яг ганцаараа очиж байгаа хүмүүст ямар байдгийг мэдэхгүй. Гэр бүлээрээ очиж байгаа хүмүүст бол бас жоохон эхний 1-2 жил бол ер нь бол хөлөө олох гэж тий. Аваа хөдөлгөөн үүсдэг юм бэл. Хөлөө олох гэж хөдөлгөөн үүсэн дээрээс нь сэтгэл санаан дээр бас их тийм юу сэтгэл санаа ч өөр юм нэг сонин докторгүй байдалд шилждэг юм билээ. За. Эхлээд ирээд айгуу гой санагдчихсан. Надад хөдөлгөөн өстэй нөгөө жавхлаа ахыгаа дуулаад нөгөө Монголын өнөртэй салхи аваад
Тэгэл найз нөхдөд бодож бодоод тий. Залуу байсныг хэлэхөө ер нь тий. Тэгээд гэр бүлийн ээж мэж тий. Энүүдээ бодож модол тэгтгэл юм байл. Тий. Тэгээд дээрэс нөгөө нэг яг гол хамгийн их өөрчлөлт гарсан юм нь юу байсан гэхээр яг Монголд байхдаа бол нөгөө бид таны нөгөө профессор чинь танд хэлжсэн гэдсэн шүү нөгөө ингээд хамааралтай байдал их байдаг гэд. Яг тэр их гарч ирсэн гэж бодож байгаа. Яг тэгвэл Монголд хоёлаа ингээд гэр бүл болсон ч гэсэн нөгөө нэг хүүхдүүдээ ч юм уу өсвөх тал дээр тэг гэр бүлээ авч явах тал дээр ямар нэгэн байдлаар ээж нараасаа нөгөө нэг тусламж айгүй их авсан байдаг. Тэгээд тэд нар маань хүүхдүүдийн маань ч юм те хүүхдийн маань ингээд ядчил ингээ хараад өгчдөг цэцэрлэг сургуулиас нь авчдаг. Тэрийг нь бид нэр айгүй тийм нэг байх л ёстой зүйлгээд ботчихсон. Тэрэнд нь нөгөө нэг тийм талархууштай байж чаддаггүй байсан байлээ. Үн цэнийг яг сайн мэдэрдэггүй. Яг тийм үн цэнийг мэдэрдэггүй байсан байлээ. Тэгээ яг өөрсдөн дээрээ тулаад ингээд Германд хүрээд ирсэн чинь цэцэрлэгт хөргөж авах ч хүртэл ямар тийм үн цэнтэй ажил вэ гэдэг нь өөр айгүй мэдрэгдсэн. Тэгээд яг хоёулаа нийлэл амьдралаа яг жинхэнэ нөгөө хүмүүсийн хэлдгээр чимтантайгаа л явсан даа л гэдэг шиг тий яг тэр нөхцөл байдал ирсэн. Тий тэгжил өөрчлөгдсөн да эхнээсээ. За ер нь эхнээсээ гарч ирсэн өөрчлөлтүүд гэсэн үг байна тий. Түрүү яг ярьж эхэлж байхад та тэгсэн шүү дээ. Очоод өстой ер нь бол арга тий үзүүлээд өгнө гэх тий. Хэр ер нь анх ирэхээс өмнө өөртөө хэр ихтэлтэй байсан бэ? Яг нэг жижиг туглын бэлчих газраас болдоогүй жирэмсэн ихийн шеф газраас хэтрээгүй гэдэг шиг яг нөгөө бодол нь бол ингээд яг л нэг тийм жижигхэн хүрээнд л байсан байгаа байхгүй. Энэ ямар нэгэн юмыг ингээ хэдий ингээд мэдээллийн 900-д ингээд гадаад дотоод ийм мэдээлэл аваад уншиж байгаа ч гэсэн айгуу тийм хаалттай байсан юм шиг санагддаг. Тухайн үед л өөрийгөө бол айгуу тийм нээлттэй тий дэлхийг ер нь мэдчихсэн л гэж хардаг. Тийм болохоор эрэхтэй байл айгүй л зөрөгтэй ирж ирсэн шүү дээ. Үй чи харагдээ Монгол цастай ястай тийм Монгол хүмүүстэй үзүүлээд алаад гэнэ. Ер нь бол онцгой тийм ээ гэж айгүй тийм омгшилтэй ч юм уу ирсэн гэж санагддаг шүү дээ. Тийм яг тэр нь ч яг нөгөө нэг харсан үзснээрээ л сэтгэжсэн баг. Тохой үедээ л амханд өөрийгөө их л юм үтцэн харцсан гэж боддог байсан. Тийм болохоор их л омгшилтэй ирж ирсэн. Илүү ихтэй ч ирж ирсэн гэж боддог. Тэгээд яг нөхцөл байдал дээр буугаад ирэхээр ингээд тарагддаг юм лээ. Тэгээд тийм нэг юм дахиад хэлэхэд бас жоохон эго өндөртэй ирсэн байж магадгүй. Яг би ч л нэг тийм өөрийгөө ингээ хараад би тийм ч нэг эготой хүн биш л дээ. Тэрийг бол одоо намайг гэрчлэх хүмүүс үл зөндөл байгаа. Монголд ажиллаж исэн, сурж исэн гэдэг юм найз нөхдөс би тийм эго өндөртэй хүн биш. Тэгтээ надад тийм эго байсан юм билээ л дээ. Тэрийг энд ирж ажил мэдэрч байгаа байхгүй. Тэгээд эго баг байсан ч гэсэн тэр маань одоо улмал ер нь дарагдсан тий. Илүү л тийм юу болсон гэж боддог. Тий. Тэгээд ер нь омгшил ихтэй л ирж ээж Монгол омгшил. Зарим хүмүүс чинь ингэдэг шүү дээ. Нэг амар олон жилийн өмнөөс ч юм уу би ер нь заавал тэр орнол явна. Тэр оронд л очиж заавал сурна ч гэдэм үү тий. Эсвэл тэнд очиж сурч ажиллаж амьдрын ч гэдэм үү ингээд бүр эртнээс тийм хөсөж мөрөөдөж зорьсон байдэн шүү дээ. Танд тийм байсан уу? Над байгаагүй. Над бол байгаагүй. Над бол тэгтээ гадаад явах сонирхол угсаар залуучуудад бүгд нь л байдаг штэ. Тэгтээ миний хувьд бол яг л тийшээ гэсэн тийм зорилго бол байгаагүй. Мэдээж тухайн үед нөгөө нэг юу хайп болж ирсэн, одоо ч гэсэн хайп байдгаар ч юм уу магадгүй залуучууд болгон Америк явах юмсан ч юм уу тийм бодлоод л ер нь тээжсэн л байна. Яг 2014-15 оны хавцаал ер нь Герман явах уу, одоо Герман явах иймэрхүү боломж шүү гэдэг яриа сэдв болвол яг 14-15 оны хавцаанд удаал гарч ирсэн шүү дээ. Нэг тухайн үед чинь нөгөө яг айгуу тийм ойрын хамаатны ах Герман руу ажиллаар явж таараад Герман руу ерөнхийдөө олвол нэг тийм тэтгэлгээр магистрийн сургалтанд одоо хамрагдах тийм боломж олвол байна гэдэг мэдээллийг өгөөд тэгээ хоёулаа хоорондоо ярилцаад за ерөнхийдөө материалаа өгөөд үзүүл яадیں гэд
тэгж л ер нь одоо яг тэгж л ихэлсэн тий. Тий. Яг тэр одоо нөгөө нэг материалаа өгч мөгөөд тэр бүртгэлийн процесс ерөөхдөө хэр явсан талаар нэг товчхон дурдчихгүй. Тий. Тэр үед чинь болохоор яг яасан штэ. Яг миний тэр бүртгүүлдэг жил болохоор миний сурах мэрэгчлэр яг нийтдээ нэг 5 оюутанд л тэтгэлэг өгнө гэд. Тэгсэн чи би болохоор яг 6-д ч ихсэн штэ. Тэгээд тэгснээ яг улаан шугамны даагаар. Харин тий. Тэгээд тэгсэн чи бас хариун тэр чи өөрөө ингээд материал стрэлээ явуулсны дараа хөөхөн удчихж ирж байгаа штэ. Тэгснээ 6-д орсон гэл тэнгууд чинь бас яг үнэндээ болж хурам хугарч байгаа байхгүй юу? Тийм шүү. Тэгтээ бас болоогүй нөгөө мэйлэн дээрээ болохоор нэг жоохон нэг тийм найдлагатай маягийн утгатай юм бичсэн. Хэрвээ одоо сонгогдсон байгаа 5 хүнээс нэг нь одоо ямар нэг шалтгааны улмаас явж чадхааргүй боллоо гэхэд та одоо яг 6 дугаар байрнаасаа 5 руу одоо орол нэг варт листэд орж байгаа юм шүү дээ. Хүлээлийн жагсаалтанд л одоо оруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ нийтдээ уул нь бол 5 хүн аавна. Гэхдээ яг хуу 6 гихний ил чинь жоохон запастай маягаар авчи. Тэгээд хэрвээ тэр 5 дундаас нэг нь явах боломжгүй болох юм бол одоо 6-гаа урагшаа 5 руу оруулаад тэгээ ингээд аваа явна л гэсэн. Харийн 5-д орно л гэсэн юм байна шүү дээ. Тэгээд тэгэхээр би за одоо энэ ч одоо угаасаа л ингээд ер нь бол худлаа олж байгаа юм байна. Тэгэл бодсон нэг ч зүрхтэй тийм найдлага тавьж мааваагүй. Тэгсэн гинт байжсэн чинь нэрнгээсээ бүр яг тийм юм болоод би 6-аас 5 руу ороод тэгээ явахаар болчихдог байхгүй. Тэгсэн чинь шууд эргэлзээ нас. За ер нь бол явах хөлөө яах вүлээ. Тэгтээ би ер нь энэ жил нэг ямааргүй юм байна гэл ингээл амар сонсон бодол орж ирэл заяа. Тэр чинь тэгтээ нөгөө юу бакалаврын биш мастрын байсан тийм ээ. Тийм. Тэгэнгүүтлээ энэ жил ер нь өмччөөд эх жил дахиад материалаа явуулаад тэгээд ер нь явуул яасан юм ас ингээл жоох эргэлзээл. Ер нь бол яг үнэндээ ингээд зүгээр л одоо айгаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Миний нөгөө нэг материалаа явуулсан тэр тэтгэлийн хөтөлбөр чинь болохоор эхлээд одоо яг тэр тэтгэлэг авч байгаа хүн нь төрүүлж Герман руу яваад тэгээ очингуудлаа 6 сарын турш хэлний курс суугаад тэгээ хэрвээ хэлний курстэй тэнцээд чадах юм бол араас нь гэр бүлээ татаж авах боломжтой энэ гэдэг яг шаардлагатай. Тэнгүүд чи нөгөө нэг за би ч очиод ер нь хэлний шалгалтанда тэнцэж чадах болов уу яах бол гэл ингээл аюу эргэлзээл. Тэгэл амар сүртэй юм болоод тэтгэлэг аваад Герман явлаа гэл тэгсэн чи очингуутлаа хэлний шалгалтанда тэнцэж чадахгүй, гэрийнхнийгээ ч татаж чадахгүй. Тэгснээ буцаад ирвэл одоо амар одоо ичмээр юм шиг мэдрэмж төрөөл. Ачтай тий. Тийм болохоор ч ер нь нөх амар сүр дүүлэн болгож яваагүй шүү дээ тий Герман явахдаа. Тэг ер нь одоо ингээд бодоод ахад хэрвээ тэр үед би ингээд за энэ жил өмччөөд дараа жил явъя гэсэн бол тэгэл угаасаа л худлаа болох байсан баг. Тий, угаасаа л худлаа болох. Тэгсэн бол одоо юу Герман өөр тишээ явъя ч гэж хоёлынгийн хувьд бол нэг бодохгүй байх байсан баг тий. Тийм, бодохгүй байх байсан баг. Тэгээд яваад ирээд хэлний шалгалтандаа бол тэнцсэн. Ирээд тэгсэн чинь нэг Колумбаас ирсэн оюутан, тэгээ 2 Бангладешээс ирсэн оюутан, нэг Йеменээс ирсэн оюутан, тэгээд нэг Монголоос ирсэн оюутан тэр нь би байж таарад. Тэр 5 хүн чинь таа тавлсан юм шүү дээ. Би сая бодохдоо яг 5 Монгол орсон юм болоо гэж бодоодсэн байхгүй. Үгүй юм байна. Улс улсаас байсан юм байна. Улс улсаас нийтдээ 5 хүн орж таарсан байхгүй. Нөгөө 5-аас ч болохоор ерөөхдөө яс ахгүй юу? Яг зүгээр нэг товчхон үр дүнгийн ярихад бол манай тэр Йемен нэмэгтэй болохоор хэлний курстэй сурж авах хугацаанд нөгөө хэлний шалгалтандаа хугацаанд тэнцэж чадаагүй. Тэгээд тэтгэлийн цуцлагдаад сургуулаасаа гарсан. Манай нөгөө 2 Бангладеш, 1 Колумб, 1 Монгол бид 4 болохоор яг магистрийнхаа сургалтыг амжилттай төгсөөж дуусгаж чадсан. Тэгээд одоо болохоор нөгөө 2 Бангладеш, 1 Монгол нь болохоор сургуулаа төгсчөөд Германда дахиад байгаа. Нөгөө Колумб маань болохоор зэрэг одоо Америкт байгаа. Нөгөө Йемен маань болохоор бас л ер нь бол Германд байгаа. Сураг байхгүй. Сураг тасарсан. Ер нь бол холбоо бол тасарсан. Тэгтээ бол миний таамаглалаар бол баг Германд байгаа. Окей. Тийм. Ойлгомжтой. Тэгвэл ер нь Герман руу монголчуудын хувьд те яг зүгээр яг дундаж айлын хүүхдүүдийн хувьд ирэх боломжийн нэг нь бас тэтгэлэг юм байна.
Зөвхөн хүүхдүүд залуучууд биш гэр бүлтэй болсод бас тийм. Яг тэгвэл нэг нь тэтгэдгээр очичоод давж чадах юм л араас нь нөхөр хүүхдээ эсвэл эхнэр хүүхдээ ч юм уу авчрах боломжтой юм тийм. Тэгээ энэний тэтгэлгийн давуу тал гэж яагаад яриад байна гэхээр хэрвээ тэтгэлэггүй хуваараа ирсэн бол тусынхаа хувийн зардлыг өөрсдөө л даах байсан ш тийм ээ. Тийм. Тэгтэл тэтгэлгийн давуу тал нь болохоор тэтгэлэгтэй гэдэг тэр нь санхүүгийнх нь баталгаа болоод тэгээд ингээд араас нь очих боломж бүрдчихэж байна тийм үү? Тийм. Яг тэтгэлгээр ирчээл яг магистрийнхаа сургалтанд орчоод удаагүй байж байгаа л би нэг Колумбтайгаа яг намын сан дээр хичээлээ хийж байгаа л тэл гоёлоо гараа явчихдаг байхгүй. Тэгэл тэгсэн чинь чи ер нь биднэрт өгж байгаа энэ тэтгэлгийг ер нь хэр өндөр гэж бодож юм ч гэлөө нэг тиймэрхүү асуулт асуужсэн байхгүй. Би ч болохоор яг тухайн үед болохоор өөрийгөө өстө тэтгэлхтэй мангар баян оюутан гэж бодсон явж байгаа шүү дээ. Гэсэн чинь баг уучлаарай үгүй те. Тийм. Ер нь бол одоо амжиргаагаа те хангаад л явахад л ер нь бол хүрэлцгөөцөл мөнгийг олгож байгаа болохоос биш. Яг л үндсэн хэрэгцээг л хангаалаа. Тийм. Түүнээс бид нар бол тийм ерөөсөө баян хүмүүнд ерөөсөө орохгүй шулахаа нэм ярьжсэн. Тэгээ нэрэл бодоод байхад бол ер нь бол бас тийм л юм байл л те. Тийм. Тэгтэл яг уу ирчнэ гэдэг чинь л өөрөө бас их давуу тал болж байгаа юм л та тийм ээ. Ерөнхийдөө яг миний яг авсан тэр тэтгэлэгч юм болохоор гэр бүлийн хүмүүсээ татаж болно. Тэгээд одоо гэр бүлийнх нь хүнд нь бас тодорхой хэмжээний мөнгө өгнө. Тэгээд хүүхдэд нь бас мөнгө өгнө гэд ингэжсэн. Дээрээс нь бас нэг үүсчихсэн давуу тал нь юу байсан гэхээр хэрвээ одоо гэр бүлийнх нь гишүүн нь хэлний курст хамрагдлаа гэхэд тэрнээс нь бас ер нь нэлээд хөнгөлж өгөөд идэг байсан. Тэгээд тэнгуут бас нөгөө нэг гэр бүлийнх нь гишүүн бас герман хэлээ бас жоохон ч гэсэн сурчих боломжтой болоод ирчихэж байгаа байхгүй юу? За тэг бит хоёрын хувьд болохоор чи ер нь бол яг анханасаа герман явъя гэдэг шийдвэр гаргахтаа ер нь бол ерөөсөө яг нэг зорилгыг тавьсан шүү дээ. Тэр нь болохоор хоёулаа сурна гэсэн зорилгыг тавиад угаасаа хамгийн зөв шийдвэр нь ч ер нь тэр байсан гэж боддог шүү дээ. Хоёулаа л сурна гэдэг нь. Тийм. Тэгээд ерөөсөө яг тэрэндээ нөгөө нэг бүх юмаа зориулдаг гэсэн шүү дээ. Одоо жишээлх юм бол би төрүүлж явчаад тэгээд одоо та хэд болохоор Монгол үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор бит хоёрын гаргаж исэн шийдвэр юу байсан гэхээр за одоо угаасаа удахгүй араас нь ирэх нь тодорхой. Тийм чинь ерөөсөө шууд ажилласаа гарыг. Тэгээд ерөөсөө герман хэлээ сурахад л цагаа гаргая. Дээрээс нь бас юмыг яаж мэдгүй энд ирсэн хойноо герман хэл дээр сурна гэхгүй өмнө нь угаасаа нөгөө одоо англи орос хэлний техник мэргэжлийн орчуулагч гэдэг мэргэжлэр сурсан англи хэлэндээ нэлээд сайн юм чинь IELTS-аа ч гэсэн өгчий англи хэл дээр сурч үний магад гэд ингээд англи хэлний курст ч яваад тэгээд герман хэлний курст ч яваад тэгтээ герман хэлний курст явахдаа бүр нэгэн курст яваагүй штэ 2 курст яваад зэрэг яваад за тэгээ ерөөхдөө Монголдо герман хэлнийхээ анхан шатныхаа сертификатыг аваад тэгээд англи хэлнийхээ IELTS-ийн сертификатыг аваад энэ нь нөгөө эргээгээд виз мэдүүлээд виза авахд хүртэл юу аюу даваа тал үүсч эхэлсэн шүү дээ. Тэгсэн. Бас нэг тодорхой хэмжээний герман хэлний нэг анхан шатны мэдлэгтэй тэгээд англи хэлний сертификаттай гэхээр бас тэр чинь бас виз гаргахад бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн л байна. Тийм. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг яг энд ирээд хоёулаа сурна гэдгийг рүүгээ чиглэж явсан гэдгийг бас нэг алхам нь болохоор тухайн үед чинь нөгөө нэг APS гэж шалгалтдаг байсан шүү дээ. Тэрийг бас элчин дээр өгдөг. Тэгээд та элчин дээр очиод тэрийг бас өгчөөд ирж исэн шүү дээ. Гэхдээ одоо бол APS гэж байхгүй шүү. Одоо APS байхгүй. Тэгвэл яг энд ирсэн хойноо одоо Германыхаа их сургуулиудад бүртгүүлээд материалаа явуулахдаа та тэр APS-ийнхээ сертификатыг ашигладаг байсан. IELTS-ийнхаа сертификатыг ашигладаг байсан. Тэгээ герман хэлнийхээ сертификатуудыг ашигладаг байсан. Яагаад сертификатууд гэдэг нь ихлээр нөгөө энд ирснийхээ хойно ер нь бол цаг алдахгүй шууд герман хэлнийхээ курст явж эхэлсэн шүү дээ. Хувийн хэлний курст эхэлж сурж агаад дараа нь болохоор яг ДСХ шалгалт чинь болохоор давуу тал нь нөгөө тест стафыг бодох юм бол оноогоо жоохон дундчилдаг. Тийм болохоор арай хурдан зорилготой өрөх боломж арай өндөртэй. Тэгэнгүүтлээ студийн коллегийн хэлний курст орох гээд бас төвшин тогтоох шалгалт өгөөд тэгсэн чинь бас яг нөгөө нэг улаан шугамныхаа өмнөөр ороод тэгээ аацтай нөгөө студийн коллегт орсон шүү дээ тий. Хэлний курс. Яг тэр яагаад тэрэнд орсон гэхээр давуу тал нь ерөөсөө мөнгө хэмнэх шүү дээ. Хувийн курс чинь яг нөгөө нэг хэлний төвшнгөөрөө тэгж мөнгө авдаг болохоор
Сургуульд их сургуулийн харьяа дээр студент коллеж болохоор яг тэр нэг семестрийн туршил мөнгө авч байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тэр чинь зардалт айгүй хэмнэлттэй. Тухайн үед чинь бид хэдийг яг хэлний курс сурдаг байхад чинь ДСХ-гийн бэлтгэл курст явахад нэг ойролцоогоор 500 евро байсан. Үеийн бэлтгэл курс болохоор яг нэг төвшин эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хамрагдахад нэг сарын нэг 300 евро морооч л байдаг гэсэн шүү дээ. Тэгснээр ДСХ чинь болохоор бараг 2-3 сар үргэлжилждэг бэлтгэл курс чинь. Тэгэхээр ер нь бол яг санхүүгийн үед хамгийн ер нь хамаагүй хэмнэлттэй байсан гэдэг нь яг ийм байсан тий. За тэгээ хэлний курс бол яг нэг тиймэрхүү байгаа. За тэгээд хэлнийхээ шалгалтанд тэнцээд сертификат авчлаа гэдэг чинь ер нь бол их сургуультай материалаа явуулаад урилга авахд ер нь нэлээд төхөн болцсон гэсэн үг шүү дээ тий. Тийм тэгэл ер нь бараг л боломжтой болчихж байгаа байхгүй. Миний бодлоор бол юу гэж боддог гэхээр Германы сургуулийн бүртгүүлээд орох нь их амархан гэж боддог ш. Бусад улстай харьцуулахад. Одоо Америк ч юм уу, Япон ч юм уу мэдхгүй энэ өөрөө өгж байгааг болохоор тэр улсууд ч нэг бүртгүүлээд орох шалгуур нь өндөр байдаг юм шиг байна. Германы хувьд бол бүртгүүлээд орох шалгуур нь бол харьцангуй тэр улсуудтай харьцуулахад би бас гайгүй болов гэж боддог. Ер нь хэлний шалгалтын хэлний мэдлэгээ баталгаажуулсан тэр сертификат нь тэгээд магадгүй босод дээр өгсөн ээшийн дүнчүүд юм уу те эсвэл хэрвээ өөр сургуульд өгсөн мэл тэр сургуулийнхын диплом ч гэдэг юм уу тэр мэн байхад бол ер нь харьцангуй гайгүй байх гэж боддог. Миний бодлоор бол ерөнхийдөө бас яг тантай санал нийлж байна л та. Тэгвэл яг одоо таны хувьд бол таны материал өөрөө бас их сайн байсан байх гэж би бол бас боддог. Яагаад гэхэлэр одоо та бакалаврын мэрэгчлэр эсэж орох гэж байгаа шүү дээ тийм. Тэгсэн хэрнээ өөр нэг мэрэгчлэр бакалаврын зэрэг хамгаалцсан. Дипломтой. Дипломныхын дүнгууд нь маш сайн. Тэгээд одоо 10 жилийн аттестатныхын дүнгууд нь маш сайн. Тэгээд англи хэлний одоо IELTS-ийн нэлээд өндөр оноотой. Тэгээд ДСХ-гийн одоо яг Германы ихтэй сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний оноотой. Тэгээд ажилласан маш олон жилийн туршлагатай. Ингээд ирэхлээр зэрэг ерөнхийдөө материал айгуу сайтай болчихж байгаа байхгүй юу? Бас тийм байна тийм. Тэгээд би яагаад тэгж үзээд юм гэхлээр одоо та ерөнхийдөө нөгөө KIT-д бас нэлээд эдэн мэрэгчлэр 2-3 мэрэгчлэр ч илүү бүртгүүлээд материалаа явуулж байсан шүү дээ. Тэгэхэд бүгднгээс нь ер нь бол зөвшөөрсөн хариу аваад урилга авч исэн. Тэгээд өөрөө яг сонгож орсон мэрэгчлэн болохоор нөгөө Wirtschafts информатик буюу одоо эдийн засаг мэдээлэл зохиолсон. Тийм. Тэр мэрэгчлэр авч исэн. Эдийн засаг юм аа. Тийм. Тэгэхээр бол бас яг Германы бүртгэлийн нэг амархандаач биш бас таны материал өөрөө их дажгүй байсан байх гэж би боддог. Тийм. За тэгээд цаашаа миний дээд сургуулийн амьдрал эхэлсэн юм да. За ингээд дараагийн дугаараар олцгоё. Дуустал нь үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тийм Викторийн багхан ч гэсэн туршлага та нарт бас мэдээлж болж очиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та нар ч гэсэн зөрүүлээд лайк, subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд өөр бас сонирхолтой санагдчихвэл комент үлдээж агаарай. Тийм. Тэгээд дараагийн подкаст хүртлээр түр баяртай. Баяртай.